төрсний дараах хямрал гэдэг нэг аюултай юм байгаа даа ш тий. Тэрнээс болоод эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөл бүх юмнаас болоод эмэгтэйчүүд ааш цаанаа нь өөрчлөгдөн хувирна маш гомдомтгой болно тий. Тэрийг дааж чадахгүй эрэгтэй хүмүүс энэ нэг амар л одоо яг тий ааштай хүнтэй би суучлаа гэд тий тэр үеийг давж чадахгүйгээр маш олон саллтууд гэр бүлийн саллтууд яг тэрхэн зуурын үеийг л давахгүйгээс болж болоод байна гэж бас хараад байгаа хгүй нэг дээрээс нь бас эрэгтэй хүнийгээ бас бид нар ойлгох хэрэгтэй юм бэлээ эцэг хүн болчлоо аав хүн болчлоо гэд тий өөрийгөө бүр амар юмд пүүршилдэг тий би одоо энэ ажлыг хийгээд ингэх ёстой гэд нөгөө хүн чинь бас нөгөө талдаа сэтгэл зүйн хямралд орсон явж байгаа юм бэлээ гэтэл тэрхэн хугацааг хоёулаа давтуулж чадахгүй тэрнээсээ болоод цалд үсэл одоо энэ ингээл ганц би ээж нар бол маш их байна шүү дээ. Тэрэн дээр бол үнэхээр би бүр сэтгэл эмзэлдэг. Үний юм ярьж байна. Яг тийм болчиход байгаа. Одоо ингээд биш дээ. Гэр бүл салтыг хараад байхад эдийн засгийн хямралаасаа илүүтэй сэтгэл зүйн байдлаас их салаад байгаа юм. Тэгээ айгүй ингээд нөгөө төгс төгөлдрүүнийг хайгаад байгаа байхгүй юу? Хамт амьдэрсэн ч гэсэн яг бүх зүйл тийм байх хэрэгтэй гэдэг. Энэ чинь бор бас тийм төгс төгөлдөр нийгэм биш шүү дээ тийм ээ. Тэрнээс бие биенийг ойлголцох асуудал, сэтгэл зүйн асуудал, энэ одоо нийгмийн асуудал, сэтгэл зүйн асуудал гэдэг маш их том байр суурийг эзэлж орж ирдэг болчихлоо.